За одоо оюуны өмчийн урьдчилсан хайлт болон бусад анхаарах зүйлийн талаар өгүүлье. Та өөрийн зохион бүтээсэн, хийсэн эсвэл эзэмших гэж буй зүйлийг хэн нэгэн нь хуулийн дагуу эзэмшиж байгаа эсхийг тодруулахын тулд оюуны өмчийн газраас урьдчилсан хайлтын үйлчилгээг авч болдог. Дээрх 6 зүйлээс зохиогчийн эрхээс бусад зүйлүүдэд урьдчилсан хайлт хийлгэж болно. Урьдчилсан хайлт хийлгэхдээ хаах гэж буй зүйлээ тодорхой илэрхийлэх бөгөөд iPhone.in гэсэн вебсайтн дээр байгаа зааврын дагуу баримтуудыг бүрдүүлж өгнө. Ажлын 5 хоногийн дараа хариут нь шууд гарах болно. Оюуны өмчийн газраас гэрчлэгээ авснараа таны бүтээл Монгол улсын нутаг дэвсгэр дээр хамгаалагдаж байна гэсэн үг. Танд цаашлаад олон улсын хэмжээнд эрхээ хамгаалуулах эрх байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг оюуны өмчийн газар болон олон улсын итгэмжлсэн төлөөлөгчөөс асуухыг зөвлөж байна. Улаанбаатар хотоос бусад газар амьдардаг иргэд оюуны өмчийн газрын мэдүүлэг өгөх зааврын дагуу үнэн зөв бичиж гарынхаа үнсгийг зурсан бол Улаанбаатар хотод амьдардаг хүнээр дамжуулан оюуны өмчийн газарт мэдүүлгээ дамжуулаад өгж болно. Оюуны өмчийн газарт 2 хүн нэг ижил зүйлийг ойролцоо хугацаанд өөрийн нэр дээр авахар мэдүүлцгээсэн тохиолдолд эхэлж мэдүүлсэн хүнийх нь нэр дээр гэрчлэгээ патент нь гардаг учраас мэдүүлгийн огноо нь бас их нөлөөтэй байдаг. Мэдүүлгээ хэвлэхдээ цаасныхаа ар үүргөө хэвлээд өгч болно. Нэг зохион бүтээсэн зүйл дээрээ цогц хамгаалалт хийлгэж болно. Жишээ нь нэг шинэ бүтээл хийгээд шинэ бүтээлийн мэдүүлнэ. Бас давхар сав баглаа бодол гэх мэтийн бас шинэлэг хийгээд бүтээгдэхүүнээ заагварт. Лого барааны тэмдгийг нь барааны тэмдгийн мэдүүлгүүдэд мэдүүлж цогц хамгаалалт хийлгэж болно.